Дараагийн мэдээ. Засгийн газраас улсад насаараа хөлмөрсөн ч тэтгэврт гарч амжилтгүй хорвоогийн мөх бүсийг үдсэн иргэдийн арга гэрээхэнд 36 сарын тэтгэмжийг нь өвлүүлэн олгох тогтоолыг гаргаад байна. Гэхдээ энэ зохицуулалт зөвхөн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн тусгай албан агштад хамааралтай маа. За энд бол төрийн улс төрийн албан агч нар орохгүй. Төрийн үйлчлэгээний албан агч, төрийн захиргааны албан агч, төрийн тусгай албан агч нар орно. Эдгээр албан агч нар маань одоо тэтгэврт гарах боловсрол нөхцөл нь хангагдаад 36 сарын тэтгэмжээ хэрвээ одоо авч чадахгүй талигаач бол үр хөвгөт нөхөж болгоно. Ийм одоо бас хүнлэг шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргаж энэ төрд одоо зүтгэсэн иргэдээ мартахгүй. Төр одоо засаг бол энэ төр зүтгэсэн иргэдийнхаа эрх ашигыг төдийгөө хохироохгүй байх тал дээр анхаарна гэсэн ийм одоо хүнлэг шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан гэдэг та бүхэнд байлаа. Өнгөрсөн 3 дахь өдөр 100% болгонтэй. Энд ямар нэг одоо иргэний хуульцаас нэг өв залгамжлагч гэж байдаг. Тэр одоо үр хүүхэд, эхнэр, нөхөр одоо албан ёсны одоо гэр бүлийн гишүүнд нь олгоно гэсэн заалт байдаг. Яг үүнийхэн дагуу 100% болгоно. Ямар нэг одоо юу гэдгийг хураамж татвар одоо хасах танах зүйл байхгүй.